Чухал төслийг хамтарч хэрэгжүүлсэндээ туйлын таатай байна. Тэгээд манайд нэг юм хүсэл тавьсан яг энэ хэрэглээ цагаан номын хэрэглээ гэдэг энэ одоо хилцүүлэгт иргэний нийгмийн байгууллагууд энэ номыг бас яаж хэрэглэж болох вэ гэдэг энэ чиглэлээс нь бас мэдээлэл өгөөч гэдэг. Тэгээд яг энэ мэдээллийг бэлтгэх гээд энэ цагаан номыг бас нэлээд их эргүүлж тойруулж харлаа. Тэгээ ер нь бол яг хөөр тодорхой асуудлууд дээр бол бас иргэний нийгмийн байгууллагуудад маш чухал одоо гарын авлага болох боломжтой юм байна гэд. Миний өнөөдрийн хэлж байгаа зүйл бол илүү санал болгож байна. Тэгээ энд бас тодорхой хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл байгаа учраас нэмээд бас та нарт бас өөр санаа оноо бол бас бид нартай хуваалцах хаа гэж найдаж байна. Тэгээ ерөнхийдөө энэ цагаан номын хэрэглэх боломжтой холбоотой хэд хэдэн салбар чиглэл байж болох юмаа гэж харсан. За нэгдүгээр та бүхэн мэдж байгаа иргэний нийгмийн байгууллагууд бол энэ төрийн үйл ажиллагаанд төрийн ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах хүрээнд бол юм мониторинг судалгааг бол нэлээд их хийдэг байгаа. Тэгэхээр энэ мониторинг судалгааны сэдвээ тодорхойлоход бол бас нэлээд ач холбогдолтой гэж харж байгаа. За зарим гэмт хэрэгтэд тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох газруудад бас санал зөвлөмж хөрвүүлэх энэ үйл ажиллагаанд цагаан номыг ашиглах боломж байна гэж харсан. За олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар иргэний нийгэм байр суурь илэрхийлэх, олон нийтэд зорилт бүлээг чадваржуулах үйл ажиллагаанд бас энэ цагаан номыг хэрэглэх боломжтой юмаа гэж харж байна. За хууль тогтоомж практик боловсронгуй болгох чиглэлээр санал зөвлөмж боловсруулах, энэ чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр бас энэ цагаан номыг хэрэглэж болох юмаа гэж харж байна. За тэгээд эцэст нь бас тодорхой хэмжээнд хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, талсан зогсоох тэр чиглэлд бол бас энэ цагаан номыг бас ашиглах боломж байна гэсэн ийм чиглэлүүдээр бол харсан байгаа. Тэгээд тус бүрдэн жоохон тайлбар хийя гэж бодож байна. За мониторинг хийх, судалгаа хийх энэ сэдв хүрээ тогтох бол бас нэлээд яригтай байдаг. Тэгээд ингээ харж байгаа юм бол цагаан номын энэ статистик тоо мэдээллүүдийг харж байхад нэлээд их тийм нэг дүн шинжилгээ анализ хийж болох бас асуудлууд гарч ирж байна гэж харсан. Тухайлах юм бол одоо татгалзсан өвчнгүй болгосон шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, авилгын хэргийг илрүүлэх ч гэдэм үү. Энэ чиглэлийн зүйлүүд дээр анхаарлаа хандуулах боломж байх юм уу гэж харсан. За эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн тоо үүсгэсэн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн тооны хүрээнд бас тодорхой анализ шинжилгээнүүдийг хийх боломжтой гэж харсан. За хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүнлэнгийн судалгаа дүгнэлт хийхэд тухайлах юм бол одоо үгдгийн яг энэ цагаан номон дээр чинь цагдаагийн байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэж чинь шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль сахиулах байгууллагуудын чиг үүргүүдийг оруулахын зэрэгцээ аймаг орон нутгаар гэмт хэргийн гаралтын төвшинг дээрэс нь гэмт хэрэгтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа үйл ажиллагааг оруулсан байгаа учраас эдгээр үйл ажиллагаанууд хүнлэнгөөс дүгнэлт хийхэд бол ашиглах боломжтой маа гэж харсан. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ зарим гэмт хэрэгтэд тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд үнэлгээ дүгнэлт хийх гэдэг. Тэгээ би энэ дээр зөв хулгайлах гэмт хэргийг авч үзсэн л дээ. Хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн 204,672 юм одоо юу бүртгэгдсэн гээд. За нийт гэмт хэрэгт яг энэ одоо хулгайлах гэмт хэргийн 15 жилийн байдлаар тийм эзлэх хувь гэхээр 33.7% байгаа. Тэгээ үндсэндээ бол 3 гэмт хэрэг тутмын нэг нь хулгаан гэмт хэрэг байна л да. За гэмт хэргийн илрүүлэлт нь ямар байноог ингээ аваад үзэхээр хулгаан гэмт хэргийн илрүүлэлт бол нэг 47.6% та байгаад байгаа байхгүй. Нэг өсөндөө бол 2 гэмт хэргийн нэгийг илрүүлэх төвшөнд байна гэж харагдаж байгаа бол нийт гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин бол 60% та байгаа ойролцоогоор. Тэгээ ингээд аваад үзэхээр энэ хулгайлах гэмт хэрэгтэд тэмцэх урьдчилан сэргийлэх энэ чиглэлийн ажлууд маань яаж явагдаж байна гэдэг бас харуулах байхаа гэж бодож байна. За үүний дараа тэгээ тэгвэл бид нар яах юм бэ гэхээр ерөнхийдөө бол та бүхэн мэдж байгаа нөгөө эрүүгийн хууль дээр бол иргэний нийгмийн байгууллагууд хулгайн гэмт хэрэгтэд тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах одоо энэ чиглэлийг бол ихээхэн дэмжиж ирсэн. Ер нь бол гэмт хэрэг бол гэмт хэрэг юм а. Энийг ямар нэгэн байдлаар материалын шинжээр нь тэдэн төрнөөс доош авах юм бол энэ бол зөрчлөө гэж үзэж байгаа нь өөрөө буруу юм а. Энэ гэмт хэрэгтэд тэмцэх арга зам биш байна гэдэг дээр бол иргэний нийгмийн байгууллагууд бол ихээхэн одоо дэмжсэн байр суурьтай байсан хэдий ч яг эрүүгийн хуульд сүүлд нэмэлт өөрчлөлт орохдоо бол буцаад яасан хуучин хандлага руугаа орчихсон. Тэгэхээр дахиад хулгайг зөрчил болон гэмт хэрэг гэсэн энэ юундаа бол ингээд даваа явж байгаад бол бид нар шүүмжлэлтэй хандж байгаа. За түүнээс гадна хулгайн гэмт хэргийн хохирол барагдуулалт бага байд юм байна. Нөгөө талдаа хулгайн гэмт хэрэг тамгийг хохирж байгаа хүмүүс энэ хэн бэ нөхөр төргийн өмч гэхээсээ илүү хувийн өмч, хувь хүний хохирол бол асар их байгаа байхгүй. Тэр яг энэ асуудал дээр ингээд тулаад ирэх юм бол Монгол улсын 3 сая хүн амын асуудал яригдана. 3 сая одоо хүн ам дотор ямар нэгэн байдлаар хулгайн одоо хэрэгт өртөөгүй ийм гэр бүл бол байхгүй ийм төвшөнд байгаа үед бол одоо энэ одоо хандлагаараа явсаар авах уу гэдэг асуудал байгаа.
За тэгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аймагуудын энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ингээ хараад үзэхээр ерөнхийдөө ингээд их хит ерөнхий би энийгээ хуулбарлсан шинжтэй эсвэл дээрээс өгсөн тэр чиглэл хүрээнд ингээд илүү ажиллаад байгаа харагдаад байгаа байхгүй. Гэтэл яг одшил хулгайн гэмт хэрэг тухайн аймаг орон нутагт гэхэд жишээлбэл зарим арай нэг хотцсон шил Эрдэнэ тод ч гэдэг юм ингээ харах юм бол илүү хулгайн гэмтэр каан явж байгаа нөхөр тодорхой гэр хорооллын нэг хэсэгт илүүтэй байна гэдэг байна. Тэгээ яагаад тэгвэл тэнд нь тэмцэхгүй байгаа юм бэ те? Ерөнхий ингээд хийж байгаа үйл ажиллагаа нь энэ одоо үгдгийн гараад байгаа тэр гэмт хэргийнхээ тэр одоо бол нэг тийм хариу үйлдэл үзүүлэх төвшөнд биш байгаад байна гэсэн ийм зүйл бол харагдчихсан. Бас нэг жишээ олгож авсан юм энэ байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг. Тэгээ ингээд аваад үзэх юм бол 2016 онд 165 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн одоо шалгагдаж шийдвэрлэгдсэн байгаа. За улсад учруулсан охирлон 4.9 тэрбум төгрөгийн охирол учруулсан гэсэн ийм дүн мэдээ тавьсан байна л да. Тэгээ 165 дотроо өшөө яг уул уурхаан одоо тэр үйл ажиллагаатай холбоотой 35 хэрэг гэмт хэрэг байгаа. За гэтэл улсад яг 2012 оны энэ улсын тооллогоор 42556 га газрыг нөхөн сэргээлгүй үлдээсэн байгаа байхгүй юу? Нөгөө компаниуд ч уул уурхаан компаниуд. Тэгэхээр нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Тэгээд эндээс учирч байгаа охирол хамгийн багаар одоо тэр нөхөн сэргээх ажлыг бүрэн хэмжээний нөхөн сэргээлт биш бүр бага хэмжээгээр тооцоод үзэхэд энэ одоо газрыг нөхөн сэргээхэд 1 их 80-д 63.9 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байгаа байхгүй. Улсад ийм их асар хэмжээний охирол учирсан байхад шийдвэрлэгдэж байгаа гэмт хэргийн тоо энэ хоёрын хооронд асар их зөрүү байна л да. Тэгээ бид нар бас яг энэ өнгөрсөн жил нэг одоо төрийн бас байгууллага байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчилдөд тэмцэх цагдаагийн албаны чиг үүргийн хэрэгжилтгээ судалгаа гэж үзсэн чинь яг үүндээ бол яг энэ үйл ажиллагаан дээр цагдаагийн ажиллаж байгаа ажиллагаа бол маш хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгээ яг харахгүй цагаан ном маань өөрөө бас энэний хариулт болж байна гэж бодож байна. Тэр энэ мэтчлэн бид нар бас ашиглах боломж байна гэж харсан. За дараагийн нэг асуудал нь болохоор ерөнхийдөө сүүлийн үед бол яг вөхөр тодорхой нэг хэргийг фэйсбүүк дээр гаргаад тавьчихж байна. За ингээд нэг өвөө хүүхдэд зараа явж байна ч гэдэг юм нэг хүү өөрийнхөө тайлбар хийгээл эсвэл одоо үгдгийн бага насны хүүхдийн одоо хүчингийн гэмтрэг одоо ингээд цаазар авах ялыг халангууд эрс өслөөч гэдэг юм уу. Тэгэнгүүт цаазар авах ялыг буцаад сэргээеч гэдэг юм. Ингээд ийм байдлаар нийгэм маш их давлгаалж байгаа. За энэ цаг үед бол цагаан ном бол одоо маш чухал биднэрт бол хариултыг өгнө гэж найдаж байгаа. Энэ бол юу гэхээр үнэхээр тэр одоо хүмүүсийн хилээд сенсацлаад байгаа шиг энэ гэмтрэг нь тодорхой эрүүгийн бодлогод өөрчлөлт орсонтой шууд хамааралтай байна уугүй юу гэдэг дээр хариултыг бол өгнө гэж хараад байгаа. Тэгээ ингээд аваад үзэх юм бол энэ төрлийн гэмтэргүүд маань хэдий онд ямар байсан бэ гэдэг нь энэ тоос 10 жилээрээ гараад ирчихэж байгаа учраас хүмүүсийг ингэж нэг төөрөгдүүлж тодорхой мэдээлэлээр шуугаан тарьж явж байгаа энэ асуудлуудыг таслан зогсооход ялангуяа энэ чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад иргэний нийгмийн байгууллагуудад маш том чухал одоо тоо баримт мэдээ болж орж ирж байна гэж харж байгаа. Тэгээ энэ талаасаа бол бид нар энэ одоо цагаан номын ач холбогдлыг бол ашиглах боломжтой гэж харсан. За нөгөө талаасаа бид нар бас энийг яаж хийж болж байна вэ гэхээр сургалт сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаануудад бол энд орсон тоо баримт энэ одоо мэдээллүүдийг ашиглан илүү одоо үгдгийн үндэслэлтэй улс суурьтай нийгмийг айдас хүйдэс давтуулалгүйгээр шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр нөлөөллийн үйл ажиллагаа сурчлагын үйл ажиллагааг явуулах боломжтой гэж харж байна. За дараагийн нэг одоо асуудал болохоор энэ хууль тогтоомж практикийг боловсронгуй болгох чиглэлээр санал зөвлөмж боловсруулах гэдэг. Жишээлх юм бол одоо тодорхой асуудлуудаар статистик мэдээллүүдийг одоо гаргадаг болмоор байна гэдэг. Бид нар яг ямар мэдээллийг яаж гаргах вэ гэдэг дээрээ шууд одоо үгдгийн иш болгочих баримт мэдээлэл байгааг бол одоо ингээд бид нар цагаан мэдээ байж байна. Тэгэхээр энийг ингээ хараад үзэх юм бол нэг ийм тоонуудыг хармаар байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо үгдгийн нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний эрх ялангуяа хүний эрхийн хорооноос өгж байгаа зөвлөмжүүд дээр Монгол улс цагдаа хорих нийтлэг журам баримтлаад байна гэдэг. Хэрэг болгоныг л цагдаа хорж агаад шалгах ёстой гэдэг ийм баримтлалыг баримтлаад байна гэдэг. Тэгэх юм бол одоо бид нар үнэхээр тийм байна уугүй юу гэдгийг харах энэ боломж энэ цагаан ном биднэрт олгох ёстой. Энэ статистикуудыг тавих ёстой тийм. Хичнээн хүнийг эрүүгийн хэрэгт одоо яллагдагчаар тийм шүүгдэгчээр татаад хичнээн хүнийг хичнээн хоног хугацаагаар цагдаа хорьсон. Буцаад хичнээн хэрэг хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болсон хэрэг дотор хичнээн хүнийг цагдаа хорьсон байна вэ? Энэ маань өөрөө биднэрт бодит хариултыг өгнө. Тэр иймэрхүү статистик мэдээллүүдээ гаргах тэр боломж нөхцлүүд дээр бид нар илүү одоо үгдийн тодорхой санал зөвлөмжийг гаргах
боломжийг энэ цагаан мэдээ олгож байна гэж харж байна. За дараагийн нэг асуудал нь болохоор бид нар энэ мэдээллүүдэд дүүр шинжилгээ хийх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох. Одоо тухайлах юм бол бид нар буцаад хулгай дээр бид нар бол одоо ярмаар байгаа. Яагаад хулгаан гэмтэргийг дахиад хуучин байдлаараа явуулчихваа? Одоо эн чинь юу гэж байна вэ гэхээр нэг жижиг сажиг ингээд хулгай игээд гэмтэрэг тооцогддгүй явж байгаад тэгээ сүүлдээ хэсэг бүлгээрээ нийлээд одоо ингээд хараараа хулгаан гэмтэргийн тэр статистик мэдээлэл хараад ах юм бол хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлгэлсэн энэ асуудлууд олноор гарч ирж байгаа байхгүй. Эхлээд нэгээрээ хоёроороо одоо шил манай энэ цагаан номыг энийг цэмэрхэн аваа гаргах чинь хулгай шүү дээ. Тэ? Тэгэл ингээд айжиндаа ингэж эхлээл тэгэл яг ингэж явж байгаа л амтсан 13 дахин ихчээр өшөө илүү ингээд хамтраад нийлээд бүлэглээд илүү одоо тийм том хулгай руу орох арга зам руу оруулсаар байгаа энэ арга техникээ хадгалж үлдэх юм уу? Буцаад харин нөө саяны шинжилгээ дөрвтойхон шиг үргэлжлүүлэх үү гэдэг асуудал дээр бол одоо энэ цагаан номонд түшиглээд бол бид нар юм нөлөөлөл санал зөвлөмжийг хөргүүлэх боломжтой гэж харж байна. За дараагийн нэг юм бид нар цагаан номыг анхааралтай унших юм бол энэ аймаг орон нутгуудын эсвэл хуулийн байгууллагуудын гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлийн үйл ажиллагаан дотор байгаа хүний эрхийн зөрчлийг бас илрүүлэх боломж байна гэж харсан. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө чиглэлээр анхааралтай энийг судалж үзээрэй. Бид нар зүгээр одоо News segment дээр гарч ирсэн мэдээг ашиглаад энэ дээр бол бид нар нэг юу тохио өгч байна. Тэрний үгээр цагаан сартай холбогдуулаад хулгаан гэмтэрхтэй тэмцэх зорилгоор халаасны хулгайч 8 эрэгтэй 8 эмэгтэйг цагаан сарыг дуустал хугацаанд өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл төр саадуулах шийдвэрийг гаргалаа гэдэг нэг гоё мэдээ тавьсан байсан. Тэгээ энийг хууль мэддэг ямар ч хүн энэ одоо өөрөө юу илээ гэдэг бол мэдж байгаа. Тэгэхээр энийг бол иргэд мэдэхгүй те тухайн гэмтэрхтэй тэмцэж байгаа цагдаагийн байгууллага маань ч гэсэн энэ асуудал дээр яаж ийнө нөгөө хүний эрхийн талаас хандаагүй юм гарч байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан энийг аймаг дээр ийм жишээ байна л да. Папиллон санд гэмт хэрэгээс өрсөлдөн сэргээл хүрээнд ерөнхий боловсролын сургууль мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвийн 832 сурагчийн гарын хээний дардас гэрэл зургийг авч дайрлуулсан гэж байгаа байхгүй. Одоо энэ маань яаж нөгөө нөхдүүдийг хулгайч одоо болж болзошгүй тэгэхэд бэлэн байж байна гэсэн хандлагаар хандж шít. Тэгээд энэ цагаан ном дотор орцсон байлээ. Тэр ийм байдлаар бол бид нар яах нь цагаан номыг ашиглаад нөгөө хүний эрхийн төлөө явж ажиллаж явах ёстой нөгөө аль пагчд маань ажиллаж гин үгүй юу үнэхээр алдаа дутагдал тэнд нь гарч ийн үгүй гэдгийг олж харах боломжтой гэж харж байгаа. Тэгээ энийг бол бас иргэний нэгэн байгууллагууд анхааралтай сайн унших юм бол өөр зүйлүүдсэн гарч ирэх байхаа гэж гарч ирэхээр юм бэлээ. За одоо тэгээ сүүлд нь төгсгөлд нь энэ цагаан номын тухай саналаа бас хэлмээр байна. Яг бол энэ маань ингээд жил бүр гарнаад ингээд явна гэж байгаа. Тэгээ энэ тохиолдолд бол бас цагаан номын энэ дүгнэлтүүд дээр анхаармаар санагдсан. Жишээлбэл одоо ингэж байгаа юм л да 400 орчим гэмт хэрэг бүртгэгдснээс 30 гаруй шүүгээр шийдэж үлдсэн хувийг шүүгээс өмнөх шатанд түтгэлзүүлэх хэрэгсгүй болгож шийдсэн нь эрүүгийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна гэд. Энэ дүгнэлт бол надад жоохон хачирхалтай санагдсан. Шууд яагаад ингэж дүгнэж байгаа юм те? Энийний цаана ямар өөр уус суурьтай үндслэл байгаа юм бэ? Энэ бол хангалттай энэ дүгнэлтийг хийх зүйл мөн үү биш үү гэд. Тэгээ энэ мэтчлэн дүгнэлтүүд нэлээд харагдчихсан. За жишээлх юм бол хар тамхи мансууруулах бодис хэрэгжилж байгаа хүмүүс маань ер нь ямар хүмүүс байна вэ гэхээр ийм бүтэлгүй гэр бүлээс гарч ийна гэдэг юм. Бүтэлгүй гэр бүл гэдэг юм томьёог өгч байна л та. Тэгээ бүтэлгүй гэр бүлд юу орж ийнэ гэхээр гэр бүл салсан, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй, иймэрхүү гэр бүлүүдийг ингээ бүтэлгүй гэр бүл гэдэг юм нэр томьёогод оруулсан байгаа. Тэр энэ мэдчлэн янз бүрийн тийм одоо илүү субъектив дүгнэлтүүд бас яваад байсан. Тэр цаашид бол илүү ийм субъектив дүгнэлт өгөхөөсөө илүү тоо баримтуудаа ингээ өгчих юм бол анализ хийх хүмүүс нь бид нар хэрэглэгчтэй шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн нэг асуудал нь болохоор маш их олон ингээ мэдээллүүд байгаа боловч за харьцуулаад гаргах гэхээр ингээд ялангуяа аймагуудын гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх үйл ажиллагааг харьцуулчих гэхээр нэг тийм нэгдсэн тийм юу алга юм одоо мэдээллийг цуглуулж аваад авсан тэр арга зам нь юм нэгдмэл бишээс болоод харьцуулах боломжийг хязгаарлаад байна л да. Зарим аймаг руу орохоор бүр тэр аймгийн эдийн засаг одоо ямар салбар юунд ядгийн ямар хэдэн мал аж ахуйтай вэ гэд бүр нэг тийм мэдээлэл нь илүү ингээ байгаад идэг. Нөгөө гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл нь бараг байхгүй. Зарим аймаг болохоор маш цогцсон юм гэмт хэрэгтэй тэмцэх энэ мэдээлэл оруулсан байх жишээтэй. Тэгэхээр ер нь бол цаашид бол ялангуяа энэ гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нэгдсэн стандартны дагуу мэдээллийг аймагуудад өгөөд авч явах юм бол илүү нэг энэ цагаан номын хэрэглээ бас оновчтой болох болов уу гэсэн юм дүгнэлтийг хийж байгаа. За эцэст нь хэлэхэд
аливаа нэр томьёог хэрэглэж болно. Нэр томьёог хэрэглэхдээ олон улсын болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ одоо нэр томьёогоор нь хэрэглэмээр байна гэж хэлмээр байна. Тэгээ энэ дээр би жишээ олгож энэ гэрлэлтэн дэх хүчин гэдэг үгийг бол мачирхалтай тайлбарласан байлаа. Ер нь бол одоо энэ олон улсын одоо энэ гэрлэлтэн дэх буюу marital rape гэж нэрлэдэг байгаа зүйл маань юу вэ гэхээр гэрлэгчдийн хоорондох харилцаа байхгүй. Жишээлбэл эхнэр нөхөр эсвэл хамтран амьдрагчдын хооронд болж байгаа энэ зүйлийг л хэлдэг. Гэтэл энд бол бүр ингээд ураг төрлөл нэг гэр бүл дотор байж байгаа хүмүүсийн хоорондох гэдэг байдлаар тайлбарлагдсан байлаа. Тэгэхээр ер нь бол магадгүй өөр бусад нэр томьёонууд тэгж явж байгаа бол бас яг энэ одоо цагаан номон дээр эн чинь өөрөө үлгэр жишээ болж бусдад явах учраас энэ чиглэлийн зүйлээ бас олон улсынхын жишгийн дагуу явбал яасан бэ гэсэн ийм одоо юг бол хэлж байна. Тэгээд энэ одоо үүдээ надад одоо үүдээ ингээд хэрэглэх боломжийг хайлгаж намайг танин мэдэх боломжийг олгосон одоо эрхэм судлаачид криминологчтой холбоонд талархснаа илэрхийлье. За баярлалаа.